Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмдэг их манай оронд сайхны хүүхдэд охтуудаас өөрсдийнх нь хүсэл сонирхлыг асуулгүйгээр урьдчилан мэдээлэлгүйгээр бүр асран хамаалагчаас нь зөвшөөрөл авалгүйгээр шаардлага хангаагүй нойлын өрөөнд хувийн чийлгэн жирэмсэн эсхийг шалгаж октын үзлийг хийсэн байна. Уг нь энэ байдлыг нэгдсэн үндэсний байгууллагаас таслан зогсоохыг уриалсан ч манай улсад энэ үзлийг хийсэн хэврэл байлаа. Тиймээс 2019 онд иргэний нийгмийн байгууллагууд хамтран октын үзлийг таслан зогсоох нөлөөлийн ажлыг орон даяараа эхлүүлсэн байна. Тэдний нөлөөлийн үр дүнд октын үзлэг гих хүний эрхийн ноцтой зөрчлийг зогсоож чаджээ. Яг одоо энэхүү үзлийг таслан зогсоосон иргэний нийгмийн байгууллага нэгтэй танилццгаая. Сайн байцгаана уу? Өөрхөн зөвлөмнүүд байна. Үүний үр дүнд гендерийн үндэсний хорооноос шинжээр томилуулан энэ бол гендерийн ялгарлан гадуурхад мөн гэсэн дүгнэлтийг гарган боловсролын яамнаас боловсролын орчинд октын үзлийг зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг гаргуулж эргэцэн орчныг нь бүрдүүлжээ. Тэд Монголын 360 сумын сургуулиудын захиргаанд октын үзлийг зохион байгуулахгүй байх албан бичгийг хөрвүүлж өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох чатбот ажиллаж 17,000 гаруй хүүхдэд шинжилгээ ухааны үндэстэй мэдлэгийг төгөөж чадсан. Үүгээр тусалгүй тэд Монгол 1 тэрбумаараа тэмцээн хөтөлбөрийг эхлүүлээд 10 жил болжээ. Энэ нь ямар хөдөлгөөн юм бэ гэвэл дэлхийд даяар 3 эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед гендер суурилсан хүчирхийлэл өртсөн гэх тоо бий. Хэрвээ тэдгээр эмэгтэйчүүд нэгэн зэрэг тэмцэж эхлэвэл 1 тэрбум хүн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэсэн үг. Тиймээс л 1 тэрбумаараа тэмцээн хөдөлгөөн гэж нэрлэжээ. Одоогоос 10 жилийн өмнө хүчирхийлэл болон гендерийн тогтсон хандлагуудын тухай ойлголт өнөөдрийнхөөс хэд дахин муу байхад энэ хөдөлгөөнийг нэвтрүүлжээ. Тэд 1 тэрбумаараа тэмцээн хөдөлгөөний хүрээнд 2013-оноос хойш урлагаар дамжуулан хүчирхийллийг таслан зогсоох эсэргүүцэлтэй илэрхийлэн Сүхбаатарын талбай болон ихтэй сургууль дээр хүчирхийллийг даван туулагчид зориулан бүжиглэж зурж үзэсгэлэн гаргаж 1500 тэмцэгчид 50 алхад хийж шийдвэр гаргачдад бодит байдлыг харуулж үнийгээж орон даяар мэдээлсээр байлаа. Харин өнгөрсөн жилүүдэд зоригтон эмэгтэйчүүд өөрсдийн хүчирхийллийг даван туулж буй захидлаа тэдэн рүү илгээж тэдний дуу хоолойг нийтэд хүргэсэн нь олон хүмүүс хүчирхийллийг таслан зогсоох зориг болж хогшдыг буруутгахгүй байхыг ач холбогдлогч тодорхой хэмжээд таниулж чадлаа. Тэдний хийж буй баатарлаг үйлсийг үе үеийн хүний эрхийн төлөө тэмцэгчид оюутан залуус иргэний нийгмийн байгууллагууд тэмцээр гар гараасаа талцаар 50 замаар хүчирхийллийн даван туулагчдын дуу хоолойг нийгэмд цураатуулсаар байна. Цаашид ч тасралтгүй цураадах энэ хөдөлгөөнд хэрвээ та нэгдэхийг хүсэх юм бол 2023 оны 3 сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд болох эмэгтэйчүүдийн эрхчлөөний төлөө алхалтад нэгдээрэй. Норгч мөн мэдэл нэгдэж байна. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол норгийг дагаж бусдад түгээгээрэй.